Номын сангийн автоматжуулалтын Mon Biblio програмд оруулсан уншигчийн үнэмлэхийг хэвлэхэд програмд нэвтэрч ороод үнэмлэх хэвлэсэн командаа бид өгдөг. Энэ тохиолдолд нэг хуудсанд 4 үнэмлэх хэвлэгдэж байна. Тэгээд цаас хэмнэх үүднээс 8 уншигчийн үнэмлэхийг нэг хуудсанд яаж гаргах вэ гэдэг ийм асуулт хэрэглэгчдийн зүгээс ирдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх тухай та бүхэнд харуулъя. Уншигчдийнхаа нэрсийг сонголоо. За нэг 2 хуудсанд хэвлэх юмаа гэж үзээд 8 уншигчийн нэрийг сонгоод үнэмлэх гаргах гэсэн товчийг командыг өгсөн. Энэ тохиолдолд яавал нэг хуудсандаа 8-ыг хэвлэж болох вэ гэхээр програмоос шууд нэг хуудсанд 8-ыг харуулах боломжгүй байгаа тохиолдолд хэвлэх команд өгнө. Нэгдүгээр хуудас харагдж байна. За принтерээ сонголоо. Хуудасныхаа тоон дээр нэгдүгээр хуудас гэсэн команд өгнө гэдэг. Нэгдүгээр хуудасаа гаргалаа. За энэ доор байгаа more settings гэдэг. Тэгээд энэ доор scale гэдэг нэг юм тохиргоо бий. Эндээс custom гэдгийг сонгоод энэ стандартаар бол нэг 100% гэж байгаа. 100 гэж байгаа. Энэ тохиолдолд үүнийг 90% болгоод хэмжээг нь багасгая гэдэг. 90%. Тэгээд print command өгье. Нэгдүгээр хуудсыг. Нэгдүгээр хуудас маань хэвлэгдэж байна. За нэгдүгээр хуудсыг хэвлээд гараад ирсний дараа уг хуудсыг доош нь харуулж хийгээд тэгээд хоёрдугаар хуудсыг хэвлэж болно. Тэгээд команд өгөхдөө команд өглөө хуудасны дугаарыг 2 дугаар хуудасаа өгнө. Одоо 2 дугаар хуудаснууд одоо more settings буюу илүү дэлгэрэнгүй гэсэн энэ тохиргоог дараад дэлгэгдсэн цэснээс scale хэсэгт нь custom гэсэн тохиргоо сонгоод тэндээсээ 90% болгоод дахиад хэвлэх команд өгнө. Ингэхдээ өмнөх цаасаа толгойн доош нь харуулдаг чинь. Тэр цаасныхаа нөгөө талаас хийлнэ гэсэн үг байна. За ингээд 90% та болгочоор яадаг вэ гэхээр нэг хуудсан дээр 8 ширхэг одоо уншигчийн карт хэвлэх боломжтой болдгоо. Тэр нэг иймэрхүү байдалтай бол харагдана гэсэн үг. Ингэж хэвлэгдэх нь 100% та бол энэ хоорондоо ингээд нийлээд байдаг. Заримдаа цаасанд зөрөөд байх магадaltaй учраас 90% та болгочвол ингээд хоорондоо чөлөөтэй зайтай. Карт маань нэг хуудсанд 8 ширхэг хэвлэгдэх ийм боломж нэгдэж байгаамаа.